Найртай цагаан сар. Хүндэт сонсогчдийнхоо амар амгаланг айлтган мэдчлээ. Уудам тэнгэрийн дор хотол түмнэрээ учран золгож жарган суунуу. Уран зохиол урлаг соёлын редакцаас эрхлэн бэлтгэсэн Найртай цагаан сар тусгай нэвтрүүлгээ төлөвлүүлье. Алтай нуруунд нутгалдаг баруун халахчуудын дунд дуулагддаг нийтэд түгээгүй уртын дуунуудаас хүрхэхээр бэлтгэлээ. Манай нэвтрүүлгийн хойморт Говьалтай аймгийн Эрдэнэ сумын улсын тэргүүний ардын авьяастан өвлөн уламжлагч Балжиньям, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Мөнх Далай, морин хуурч Жаргал сайхан нар урагдлаа. Алтай нутгийнхан Монгол ухаан уламжлал ардын урлагийнхаа охид ээжийг тэн суудаг бишрэм сайхан ард түмэн. Ураг садан нутаг ус өргөө цагаан гэр Эрдэнэт малынхаа хоттой ёс гүйцэн шинэлдэг. Өв уламжлал цагаан сараа найрын төрлөختөө хийдэг ёсон Алтай нутагт бий. Цагаалга золгуутын эхэнд наран ургахтай уралдан уул хангаагаа сүслэн аргадаж залбирэн мөргөөд дуниарагч Алтай давхар үүл хан уул зэрэг уул усандаа хүндлэл өргөсөн дуунуудаа өргөдөг учиртай. Дуниарагч Алтай дууны домог гарвалыг нэвтрүүлгийн хүндэт зочин Балжиньямын хүүрнхийг сонирдуулъя. За дуниарагч Алтай гэдэг дуу маань одоо шаштар дууныхаа ангилалд орно. За тэгээд дуниарагч Алтай гэдэг дуу маань ер нь бол байгаль дэлхийг харагдахад зориулагдж дуулна. За цагаан сарын шинийн нэгний өглөө мөрөө гаргаад уул аваандаа очиж тай дэлхийд мэдээ цагаагаан өргөж, мөргөж, залбирч ингэдэг энэ үүлэнд хайр дуулна. За тэгээд цаашлах юм бол энэ байгаль дэлхийгээс одоо өөс ургамал түүдэг штэ. Эмийн ургамал за мөн одоо нөгөө хоолгонсондөө хэрэглэх ургамал авах ятгаан тулд дуниарагч Алтайгаа дуулж савдаг гэдэгдээ савдгаан гаргадна гэдэг маань савдаг гэдэг нь бас л төвөдөг болчиход байгаа юм. Цаа гэдэг нь шороодаг гэдэг нь эзэн газрын эзэн гэсэн үг. Газрын эзнийг гаргадаг. Газартай холбоотой гэсэн үг. Нөгөө улсын эзэн гэх юм бол уул усны эзэн бол авчихна. Тэгээд газартай холбоотой одоо нөгөө эцдийг аргадаж ингэж дуулдаг юм дуу байгаа. Түүхэн гэх юм бол гэзэн чинь нэг сайхан залуу гүнд өвчин тусаад тэгээд дөр нэдэхгүй идэхшгүй гэсэн одоо ийм байдлаар болсон. Тэгээд ер нь би одоо залуухан Алтай дэлхийдээ явж байгаад одоо эмээр гэдэг гэсэн бодлоор гэрээс оргож гарсан байна. Тэгээд оргож гараад уул усандаа яваад уул дэлхийдээ яваад эмийн ургамал төвлж идээд тэгээ нөгөө өвчин илдаарсан. Тэгээд ялдарсаад гитээ очих болохдоор одоо гинт гэртээ орохдоор одоо их хэцүү байдаг. Тэгээд гэрийнхээ ойролцоо очиод одоо дуниарагч Алтай гэдэг дуу зохиод дуулаж дуу хоолойгоо хүргээд хүнд мэдэгдээд ингээд иржсэн гэсэн ийм бас түүх домог байдаг. Сочны нийгмийн өвдөл юм гэж ярьдээ. Манай сумд бас нэг бодит явдал тохиолдож байсан л да. Манай нутагч Сонгон хайрхан гээд бас уул би дахлага батай бэлдээрээ оройд нь бол хүн гардаг хүн. Тэгээд ямар ч үзүүртэй хадан юм. За тэр ууланд бол маш их сонгон ургадаг. Тэр үеийн чинь нөгөө төр нь болохдоор арай өөр төр гарцсан. Шашин бол буруу үзэл гэж үздэг. Ийм үед тэр хуучны ямар хамаатай ингээд очиод нөгөө сонгоноос нь түүчгсэн. Тэр хүнд одоо маш их зовлон тохиолдоод ер нь бол тэгээд үндсээрээ одоо тэр айл ингээд алга болж ирсэн. Ийм тийм саяхны түүх бол манай нөхд яригддаг л юм одоо бас. Яг манай одоо Эрдэнэт гэдэг ярих юм бол тэр ургамлаа түүдэг газар тустай. Одоо оргосон болгоноос нь очиж түүхгүй. Тэгээд очиод түүхтэй тэнд тэр дуулдаг дуун тустай, өрөөдөг өрөөлн тустай, магтадаг махтаар нь тустай байх нь шүү дээ. Ганц дуниарагч хүчтэн дээр одоо бас дуулдаг хан уул гэж дуу байна. Ус уулын эзэн гээд аргадах талаасаа тэгээ хор бороо хүсэх талаасаа бол давхар үлгээд тэгээ бас нэг дуу байна. Уудмаас уудам, уужмаас уужим аяазамт. Дуниарагч Алтай дууга Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган дуучин Мөнх Далай дуулсан юм.
Хөхрөгч их алтайда мөргөн сөгдөөд хур бороо гуйдаг давхар үүл гэж сайхан дууг улсын тэргүүний ардын авьяастан Балжинемийн тайлбарлаж дуулснаар одоо сонсгоё. Өвөг аялгуунууд их энгийн. Зүгээр л одоо давхар үүлээс даамаа хороороос дагуулan өсгсөн ээжээсээ ийм л хол суудагдаа л гэж дуулж байгаа юм. Тэгсэн гэрнээ тэр оршихын мандгалдаа 1900 оны ихээр одоо манай буурлаа Сэрод гэдэг хүн байсан. За тэгээд тэр нутгийн дуучин тэр Жаахан Баав гэж их мундаг дуулдаг ийм хүн байсан. Тэр хоёр хүн гэтээ нутаг руу дэнтэж яваад буцахдаа манай тэр цаанч олон цөл хоолой гатна л да. Тэгтээ тэмээндээ тэнцтэй уснууд ашиж хаталдаг байж. Тэгээ нэг өөрлөсөн байсан тэмээн өгч дуулж нисээд уснуудын насгаа ийцсэн. Тэгээ усгуу насаа гатаж явж явахдаа за ер нь уйлаа гатаж их болох юм шиг байна. За гайгүй дээр энд хоноглоод нэг сайхан дуулъя. За энэ гоо газрын савдаг нь бол одоо эмэгтэй савдаг дуунд их дуртай байдаг гэдэг юм байна. Тэгээ хоёулаа тэр давхаруудыг дуулдаг гэсэн сайхан дуулъя гэдэг. Тэгэж гойч дуулдаг хүн байстар Жаахан Баав гэдэг хүн. Тэгээ дуулчихад унтаад өгсөн. Шүн нь варгасхал хажуутлаа хоосон тоормонд дүүрч ирсэн. Гэсэн ийм түүхтэй байдаг. За сүүлийн үед бол одоо би ч өөр Ослам хүн л дээ. Тэгээд тэр манай нутгийн нэг хэсэг бүлэг улсууд тэр эдэрнгийн нуруу гэдэг харын шанд гэдэг айрхныг дахидаг юм. Сүүлийн 7 жил тагсан. Дээр үдэ тагч байгаа дундаа тасарцсан байгаад ерөөсөө сайхан эдээ удаага аваачаал дээжийн өргөөл хамаагүй хэм өрөхгүй. Тэгэл давхар үүлэн дуулаад тэр байгаль ус уурын албагдaltaй дуунуудыг сайхан дуулаад тэгэл идэж уугаал ингээл нэг өдрийг өнгөрөөчихдөр сүүлийн 7 жил тэр газар гам болоогүй.
тэр нутгийн айлуудын мал өссөн ийм л жишээтэй байна л да. Нөр манай нутгийнхан бол тэр жилмингэн тохирсон тийм хүмүүсээр юмаа өргүүлнэ. Адилхан тэр уулын савдагтай л одоо зогтсон хүмүүс л өргөн гэсэн үг. Тэгээд тэр говь нутгийн савдагч нь би эмэгтэй гэж ярьлаа шүү дээ. Тэгтээ зэрэг нөгөө эмэгтэй савдагтайч эрчүүд нах ширхэх нь шүү дээ. Тэнд юмаа өргөөд эмэгтэйчүүд нь бол тэр оромед нь байж байгаа өргөө. Тэгээд яг тэр орой дээр нь бол 3 дуу дуулдаг юм доо. Авхар үлээ дуулна. Хан уул гэдэг дуу байдیں۔ Тэр нэг дуулна. Дунаарх шалтаагаан дуулна. Тийм тэгэл бууж ирээд сайхан яг нэг найрлж байгаа юм шиг айзам дуунуудаараа дуулдаг юм. Тэгээ нөгөө л төмөн ихэ хуур магнаага тэгэл 12 жилээч дуулж болно. Давхар Хуурийнхаа чавцтай хоршин цуурайтдаг уртын дуу минь өн эртний ая аялгууга улам төгөлдржүүлэн удмаас удамд үрээс үрд өвлөгдөн ишгэлсээр байна. Нэвтрүүлгийн зочин Балжиням хүүхэд насандаа уртын дууг дуулж сурчээ. Дууга дуулж эхэлсэн түүх нь их сонирхолтой.
Магадгүй ийм учрал тохиол хүн бүрт тохиодгүй биз. Одоо зочныхоо ярианд анхаарлаа хандуулцгаая. Би бол их багасаа найранд явцсан. 16 настайгаас эхэлж найр тэргүүлж эхэлсэн байхгүй. Тэгээд найр тэргүүлээ явах тус настайч бол бүгд байдаг байсан. Тэгээд тэр найрандаар бүх дуугал дуулна. Тэгээ наднаас нь байгалаас өгөгдсөн өгөгдөл байдаг байхгүй. Багада одоо бас нэг тийм тентхийн дахлагтай энэ дөрвөлээ үрт одоо нэг 6 дугаар ингээд байхдаа аавтайгаа яв таанд өгж ягаад тэр уулаас өдөржингөө тэр уртын дуудуулахыг сонсч ирсэн. Хүн байхгүй зүгээр сонсогдоод ингээд тэр хүнд барихад бас итгэхэд бэрхэлдээ тэгтээ яг болж ирсэн. Аав бол сонсоогүй ганц над сонсогдоод байсан. Ерөөсөө ингээд би бусдаас асарцсан юм шиг байсан тэгэхэд. Казардагт зорчонд байгаад юм шиг. Санагдаа тэгээд ийш явж чадахгүй нэг тэр үед чинь нэг палнат 3 гэж байсан шүү дээ. Тэгэл би болохдоор нөгөө тэр орчноос гарч чадахгүй. Төрөөхөн тэр нөгөө палнат 3 тойроод нөгөө таанад төгөөл. Тэгээд манай бодохдоор бүр ингээд жалга руу ороод цаашаа хоол яваал ингээд төгөөл. Нэг тийм сонин орчин дотор л ороод тэр өдрийг өнгөрөөж ирсэн. Өдөржингөө тэгтээ нэг хүн биш. Бөө нэг олон хүн ингээд нүргэлт дуулдаг байхгүй. Тэгээд тэр ерөөс ганцхан тэр өдөр сонсогдсон. Тэгээд тэр чинь манайх банк дэндээ нутгалдаг. Одоо ч нутгалж байгаа л шүү дээ. Тэгээд өдөржингөө тэгж сонсогдоод ер нь тэгэл тэр цагаас 12 настай хүүхдүүд чинь 16 настай найр тэргүүлж эхэлсэн байсан байх шүү дээ. 16 настай байхдаа би 20 гэдэн дууд болчихдог байсан байхгүй. Тэрний ах тэрхтээ хүнээс өрөөсөө заалгаагүй. Өөрөө ингээ найранд оршиж байгаа маргааш нөгөөтөн гид аян орж ирэл. Тэр тийм сонин үзэгдэл насан турш та мартагдлаг бол ингээл яваал. Тэгээд би тэрнийг нэг ахаад нэг сонсчихсан гэж хэл бодсол доо. Ерөөс сонсогдоогүй. Тэгээд тэр дуу их гоё. Дорж давгаан дуусан төмөн ихэл нэг адилхан санагдсан шүү дээ надад. Дорж давгаан төмөн их чих гоё дуулагдсан шүү дээ. Тэр үгнүүдийн ч гэсэн яг бүрэн орсон байдаг байхгүй. Одоо тэр үгнүүд ч асгачаад байгаа шүү дээ. Эрдэнэт хүний биеийг олоод итгээд буруу үүлийг зайлуулад аливаа энэ үйлсийн төлөө амиан сайтар заралтай билээ гэд. Тэгээ сайн үүлийнхэн тулд ахвын чинийгээрээ сашин төрийнхөн төр амин зүрхнээс сайтар шамдан зүтгэлтэй билээ гэд. Найртай цагаан сарын найрын дэгд хүндтэй байрыг 12 жил цагаан шаргал морь дуунууд эзлэнэ. Эдгээр дуунуудаа настан буурлууд ижээ авдаа золгоод хүндлэл болгон өргөдөг гинэ. Эрдний зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулган нэгэн жил. Энийг чи би одоо өөрөө малчинкон өглөө эртсэр нь Монголын радиогоор удаа дуу явуулдаг ш. Тэрнийга сонсоод ор гівсчихсэн. Тэгээд нэг өмнө говийн гэсэн байхаа. Эмгэн хүн дээрээд байсан нөгөө төршгүй бич. Энүү нэг одоо цагаан сараар дуулдаг, заа мөн хүүхдийн найрандаар дуулдаг айцам дуу юм байгаа ингээд. Нэг эмгэн охин хоёрын дуу явагдаад байсан. Тэрнээс би сурсан шүү дээ. Тэр Монгол радионоос сурсан шүү энэ дууг. Өндөр заяат Монгол түмэн бид уяхан замбуу твийн нарантайгаа нэгэн насыг нэмж дахин нэгэн шин цаг үетэй золгож шин түүхийг эхлүүлж байгаа энэ үед 12 жил айзам урт дууг өвлөн уламжлуулагч Балжинимаас Хэлийн цэргийн дуу бичгийн чуулган дуучин мөнх далай залгамжлан авсан юм. Найртай цагаан сарын дэлгэр сайхан өдөр багш шав 2 хулган 1 жил морь 7 жил гэсэн 2 төрөлхийг дууллаа. Мөнх далай чинь бас их мундаг байна. Шууд ирээд сурчлаа. Бичлэг явж хооронд л сонсоод шууд сураад дуулж яана гэдэг л бас сайхан хэрэгэлтэй. Ингээд би чинь бас сэтгэлж яхаа амарлаа шүү дээ. Энэ бас нэг залуучууд дотор чинь ингээд надаас өлөө сурчих байгаа хүн бас олон байдсан бай шүү гэсэн ийм сэтгэл авсал да. За тэгээ 12 жилгэд дуу байдсан гинлээ. За тэрнийг дуулахдаа эхнээс нь дуулж ягаад яг тэр нөгөө гарч байгаа жилийнхаа мадагтаар ирээд өксөгдсөн гинлээ гэж би өмнө нь дуулж ирсэн тэр дуу сурхаасаа өмнө. Тэгэл одоо энэ жил морь жил гарч яана гэдэг чинь морь жилээ дуулаад өгсөн.
Цагаан шаргал морь дуунд ганган шарга морио сайхан эмээл хазаараар чимж унаад ээжтэй золгохоор ирж байгаа тухай өгүүлдэг. Ерөөл бэлгийн дээд цагаан шаргал морь дууга хүрхэхийн өмнө морин хуурч жаргал сайхан дуучин мөнх талай нарын ярьсныг хүргэе. Манай баруун халахын уртын дуунуудаас онцлоод одоо цагаан шаргал морийг одоо энэ дууг жишээлбэл одоо яриул ер нь баруун халахын дуунууд их огцон үсрэлттэй тийм ээ. Дээрээс доошоо үсрэн доороосоо дээш. Цагаан шаргал морь гэж дуун дээр бараг агтаа үсэрч байгаа шүү дээ. Хоолойны цохилго их жижигхэнтэй. Нарийн их хурдан цохилготой юу. Энэ талаараа бас бусад одоо уртын дуунаас жоохон өрмөц ялгаа байдсан болов. Би бол одоо тэгжил дүгндэг. Хуурдах жоохон хэцүү шттэ бас л тэр олон үсрээд л одоо энийг тэгэл ер нь бас л болгоомжтой тоглохгүй бол тийм ээ. Бас жижигхэн цохилгууд ч айгүй хэцүүлтэй бас. Одоо баргуудлаа ярьдаг тэр юм шиг юм. За яг хуу шуранхай гэхээсээ илүү тэр цохилгонууд нь л ерөөсөө давуу талтай. Ер нь айгүй өргөн тийг өрмөц. Цагаан шаргал морь минь ховлтой таргам байдаг. Цагаан сарын шин дээр ээжи тандаа солгондоо орог саарлал морь минь орчлонгийн хяраараагүй дэлтэй одны гэрэл шиг ээжидээ одоохон очоод солгондоо нарийн шаргал морь минь намар жааны хэргүй дэлтэй настай буурал ээжидээ нарна сүрд солгондоо зургийн саарлал морь минь зуслангийн хярааргүй дэлтэй зулны гэрэл шиг ээжидээ одоо чиг очоод солгоёдоо тэмэн саарлал морь минь тэсгээ шүүрээд тэмүүлэн тэргэл сарын шин дээр ээжи тандаа солгоёдоо. Цагаан шаргал морь гэж энэ уртын дууг Монгол Улсын гавьяа жүжигчин Тэрэж Шагшаасаа сурсан. Энэ сайхан дуу бол бас нэгэн мартагдаж байгаа бас төрлийн дуу. Тэгээд энэ сайхан дууны үгэн дээр нь би бас тийм дэлгэр цаг, ийм сайхан цагаар ер нь ээждээ очиж байгаарай, настай буурлуудаа хүндэтгэж байгаарай гэсэн энэ сайхан санаагийн цагаан шаргал морь гэж энэхүү сайхан уртын дууга энэ радиогийн энэ сайхан алтан сөнгөмрөгт үлдээж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд Монголынхаа ард түмэнд энэ сайхан уртын дууга зориулъя.
16хан наснда найрын тэргүүнээр сонгогдож нутаг усныхаа найрын дэгийг сахиулсаар өнөө хүрсэн Балжиним 160 гаруй дууг өвлөн авчээ. Залуус хүүхдүүдэд өөрийн уртын дуугаа өвлүүлэн үлдээж их шиг томон дуулж явна. Баруун халах уртын дууг айзам шаштэр гэж хоёр хуваан үздэг. Алтай нутгийн найрын тэргүүн энэ тухайга бидэнд ийхүү тайлбарлаж өгсөн юм. Найр тэргүүлэхгүй яатаа өгтөр зэрэг одоо найрыг ихлүүлэх дөрт зан үйл ёсны айзам дуунуудыг сурсан байх хэрэгтэй. Тэр айзам дундаар нь юу явдгийг гэхээр тэр магтаал, сургаал, ёроол тэгээд тэр дууны өрнөл ер нь бол ихэнх айзам сургаалаар эхэлдэг. Дундаа тэр юуны тухай дуулж байгаа өрнөл явдаг. За төгсгөлдөөрөө болохдоор нөгөө ёроолны өвж ингэж төгсдөг дуунууд байдаг. Одоо төрийн төмөн их гэтэл 3 төмөн ихийг гурвангийн дуулахгүй тэрнийг дуулж яах вэ гэж өвгж яддаг байсан шүү дээ. 3 төмөн их гэдэг нь юу гэсэн үг гэхээр зэрэг эхнийх нь сургаалыг дундхын өрнөлийн сүүлийнх нь тэр ёроолыг дуулахгүй бол дутуудуулж хэрэггүй гэсэн ийм сургаалтай. Тийм учраас тэр заавал сурсан байх хэрэгтэй. Тэгээд тэр зан үйл дээр нь сүүсийн хөндөгт нь ямар дуу дуулахыг заавал сурсан байх хэрэгтэй. Одоо нөгөө өндөр алтай өндөр гэх юм бог гэх дуунууд үйл дээ. Тэгээд тэр ээжийн цагаан сүндэнд одоо цагаан шаргалмар цагааны цоохор гэл тэрнийг сурсан байх хэрэгтэй. Хөөхнөө авч гарахт нь одоо тэгэл тэр хам тархан гэхээр тэгэл хоёр алтай нутаг алтайн бараа гэл энэ дуунуудыг сурсан байх хэрэгтэй. За ер нь манай алтай нутгад 64 шаштар дуу 32 айзан дуу гэж байдаг. За шаштар дууны өгж байгаа юм бэ гэхээр одоо шаш гэдэг нь аядуу гэсэн үг. За тэр биш дээр юм байгаа юм. Тэр нь одоо 2-3 утгаар хэрэглэгдэнэ. Сан көмрөг. За тэгээ язгуур хязгааргүй гэсэн одоо урд хөгнөөс шалтгаалаад энэ ч одоо энэ уртын дуйд дэлгэрч явах үед манай Монгол улс ч бас шарын шин давхар дэлгэрч байлаа. За тэр шарын шины ном шудруудаар бичсэн тэр үгнүүд нь одоо ингээд хэрэглэгдээд ирсэн. Тэгээ шаштар гэдэг маань төвд үг байгаа юм. Яг ингээд монголчлаад үзэх юм бол шаш гэдэг нь аядуу байх нь байна. Тэгээд язгуурын аядуу гэсэн ийм утгатай ийм үг болдог юм аа. Ямар одоо ахын тэгээ шашны соёлын төрийн зан үйл дээр тухайн зан үйл дээр зориулсан дуу л шаштар дуу гэдэг байгаа юм шүү дээ. За энэ айзам гэдэг нь бодохдоо зэрэг бас л төвд үг байгаад байгаа шүү дээ. Ай гэдэг нь аялгау. Цам гэж байгаа юм. Зам биш зэмч биш юм шүү дээ. Заагаар зам. Ай зам. Зам гэдэг үгний өгтөр мэрэгэн гэсэн утгатай. Тэгэхээр мэрэгэн аялгау байхгүй юу? Аялгау нь мэрэгэн байна. Үг нь мэрэгэн байна. Тэгээд нийлжиж мэрэгэн аялгау болж. Ер нь бол Монгол нэрчлэлээр нэрлэж занших юм бол энэ яг одоо нэг сашинтай үед сашны үг аваад хэрэгэлсэн байхгүй. Айзам гэдэг чинь бол төвд номноор судран маш их ордыг. Логтой гүнгөрөх орж яхад айзам гэж ороод ирдэг. Ороолог гэвчсэн байт. Нөгөө ном аяар юм. Тэгэхээр зэрэг мэрэгэн аялгау гэсэн утгатай юм байна. Тэгээ аян нь бол ер нь 3 ч ангилагдаад байгаа юм. Бөөр ингээд шунхайлсан нэг байна. Бөөр одоо тийм төргөн зохилохтой. Тэгээд арай нэг ингээд шунхайлаа тэгсэн мөртлөө огцсон мөдөө яваад ингээд явдаг ч байна. Найртай цагаан сарын золголтын дараа шүүс идэгээ хөндөх хүндтэй үеийг хийн. Энэ үедээ өндөр алтай, өндөр хөхийн буг зэрэг дууг өргөнө. Найран дээр цугларсан олон аав ээж, залуус хүүхдүүдэд хүндлэн өргөдөг эрднийн баахан шарга, өндөр сайхан бор, мандах нар зэрэг айзам дуунуудыг дуулдаг гин. Өнөөдөр манай нэвтрүүлэгт зочлон саадсан дуучин Мөнх Далай Алтай нутагт мартагдж байгаа 10 уртын дууг дуулжээ. Тэдгээр дуунаас Алтайн бараа гэх сайхан дууг одоо бүгдээрээ сонсцгоё.
Эцэг өвгдөөс уламжлан ирсэн төрч ёсны найрын төгсгөлд өргөдөг Тэнгэрийн агаар айзан уртын дуугаан хүндлэл даатгалаар дүүргэн өргөдөг ажээ. Тэнгэрийн агаар дуунд сайхан домог бий. Домог юун гэвээс? Бурхны сургаалд нэвтэрч номын чанарыг олсон хосгүй эрдэмтэй нэгэн лам байжээ. Тэр лам тэнэж төөрсөн сүнсэнд хүний 5 мэдрэхүйг оршоож гин. 5 мэдрэхүйтэй сүнсээр хамаг ажиллаа хийлгээд сэтгэл амар суудаг байжээ. Сүнсэнд оршсон 5 мэдрэхүй өдөр ирэх тусам хүчрэгчиж сүнсийгч ламыгч зүгээр суулгахаа болжээ. Ингэснээр сүнс нь тийрэн болж хувирчээ. Ламыг хаа явсан газар дагаж "Би одоо юу хийх вэ?" гэж зогсоо чөлөөгүй шалгаана. Найр хормын налгарал сайхан цаг ирж гин. Ламтан тийрэнгээ дагуулад нэг найранд очижээ. Найрын хойморт ламтныг залж цугларсан олонтой мэд мэдэн хөөрөг зөрүүлж суутал нөгөө тийрэн нь "Би одоо юу хийх вэ?" гэж хоргоогоод байхаар нь аргаа барсан ламтан "Чи тэр бэрийнхэн өвөрт орчих" гэж гинэ. Тийрэнч тэр дороо бэрийн биед орштол бүсгүйн 5 мэдрэхүйн алдагдаад ухаан алджээ. Ламтан бүсгүйн 5 мэдрэхүйг нь сэргэн тийрэнг тонилгож Тэнгэрийн агаар дууг дуулсан гэдэг. За Тэнгэрийн агаар гэдэг дуу бол ёстой өв уламжил сурсан дуу юм. Өөрийнхөө ааваас сурсан. Манай аав бол бас олон жил найдар болсон ийм хүн байсан. За Тэнгэрийн агаарын үг нь болохдоор тэр хариуцахын чанартай дуу. Одоо хүмүүний 5 мэдрэхүйг хариуцдаг дуу байхгүй. Найр, наадам бүх үйлдэл холбоотой найрын зан үйл, энэ наадмын зан үйл. За энэ одоо гүү барихч байд юм уу, одоо часаа аврагч байд юм уу. Тэ шэнэгээр насны найр гэдэг одоо 80 насны найр гэж байна. Нялхсан найр гэж байна. Нялхас угаадаг найр биш үү? Одоо тэн дээр хийх ёстой бүх зан үйлээ дуусгаад за одоо энэ дээр хийгдэх зан үйл дуслаа. Одоо энэнийг бүгд тэгсэгдэх яа гэд. Тэгээд Тэнгэрийн агаарыг дуулдаг. Тэн дээр нь болохтой хүний 5 метрх нь өнгө, дуу, үнэр, амт, хөнгөн зөөлөн гэсэн ийм 5 метрхийтэй байт юм хүн. За энэ 5 метрхүйд нь одоо тэр тэнд явсан зан үйлийн бүх одоо сайн үйл нь тэр зан үйлд оршигээ. За энд одоо ирсэн муу болгоно одоо ингээд тонлогээ гэсэн үүднээс сүү барьж дуулаа сүүгээ тэр бүх хүмүүст одоо хүртээдэг. За энэ нууны одоо энэ хамаг хариуцлага шанар нь энэ сүүнд сэнгэлээ гэж бодож ингээд бүгд сүүгээ амсаж энэ зан үйлээ дуусгадаг, тэгшдэгдэг дуу гэсэн үг байхгүй.
Хүндэс сонсогчдоо найртай цагаан сар нэвтрүүлгийг хүргэлээ. Манай нэвтрүүлэгт Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Улсын тэргүүний ардын авьяастан өвлөн уламжлагч Балжиням, Хилийн цэргийн дуу бичгийн чуулган дуучин Мөнх Далай, Морин хуурч Жаргал сайхан нар оролцлоо. Уртын дууныхаа хэмнэл шиг уйхан зөөлөн сонор ариун, уртын дууныхаа аялгуу шиг уужуу үнэнч төв итгэлтэй, уртын дууныхаа үг шиг гүн цэнгэг бийцэх байх болтугай. Нэвтрүүлгийн редактор Ундрахын Мөнх Жаргал, найруулагч Дэмбэрлийн Батсайхан, нэвтрүүлэгч Давааживын Сайн тод, Занагийн Алтан туяа.